Отомын нэртэй биеэ үнэлэгч. Гадаад төрх. Отонжоро бол хуучин Инаба муж, одоогийн Тоторын мужид алдартай нэгэн гизүнэ. Буюу үнэгэн сүнс юм. Тэрээр Тачими Того хэмээх уулын даваанд оргиндог байв. Тэрээр Отомын нэртэй биеэ үнэлэгч бүсгийн дүрд хувирч уул даваагаар дайран өнгөрөх ирчүүдийг ховцдог. Мөн баригдах бүртээ үргэл зовтож чаддаг чадвараараа алдаршжээ. Түүний Отоми Жоро буюу Отоми биеэ үнэлэгч гэх нэр нь цаг хугацааны явцад товчлогдсон Отонжоро хэмээх хож болсон байна. Түүний хамгийн дуртай хоол нь шарсан харах байсан бөгөөд хэрв хэн нэгэн шарсан харах зарж байвал тэр заавал ирж худалдан авахыг хичээдэг байв. Тэрээр модны навчийг сэн буюу зоос болгон хуургаж шарсан харах худалдаж авдаг байжээ. Худалдагчид зоосыг хүлээн авахаас өмнө дундуур нь урж шалгадаг байв. Хэрв урагдахгүй бол жинхэнэ зоос. Харин урагдвал тэр нь навч байх бөгөөд худалдан авахч нь Отонжоро гэсэн үг байлаа. Энэ бүс нутгаас олон алдартай гицүнэнэр гаралтай бөгөөд тэднийг хамтд нь Инабагийн 5 үнэг гэж нэрлэдэг. Отонжорогоос гадна түүний нөхөр Кейзобо, Шорошоро үнэг, Оноши гицүнэ, Онжиног гицүнэнэр багтдаг байна. Домог хууртагдсан худалдаач. Нэгэн шөнө худалдаач нь цайз руу явах замдаа Тачами даваагаар өнгөрч байв. Зам дээр нэгэн залуу бүсгүй ачуур зүчгцэн явахыг хараад худалдаач нь өөртөө энэ лав ирчүүдийг ангуулж яваа хорон санаат Отонжоро байна гэж боджээ. Бүсгүй худалдаачныг дуудаж "Өө, эрхэм худалдаач минь, намайг ойрцоо тосгонд хүргэж өгөөд намайг эхнэрээ болгон авах хүн олоход туслаач" гэв. Худалдаачийн түнд хууртгаас өмнө өөрөө түүнийг хуурахаар шийджээ. Тэрээр бүсгүйг өөрийн найз Жуйбекийнх рүү аваачиж тэндээ хамтдаа барьж авч залхаагаар төлөвлөв. Тэрээр юу ч мэдээгүй царайлан бүсгүйг дагуулсан явлаа. Жуйбегийн гэрт очиход гэр нь хэдийн сөд бүсгүй хүлээн авахар чимэглэгдсэн байв. Шөнө өрөө болсон ч Жуйбегийн зарцнаар тэднийг угтан авч дээд зэргээр дайлав. Гэрж бай тухай ядарсан худалдаачинд халуун ус бэлдэж өгчээ. Тэрээр халуун усанд тухтай амарч хэвцээр байтал үүрцээ. Өглөө эрт тариачид ажилдаа гараад "Хөөе, тэнд хараач. Тэр худалдаачин Отонжород холдуулчиж тэр баасны нүхэн дотор биеэ угааж байна штэ" гэж хашгиралтав. Худалдаачин гинэд өөрийгөө талбайн голд ялгадас дүүрэн савнд нүцгэн сууж дүүрэндээ бордоо нэлжихсэн тариачдын инэдмийн байгуулж байгаагаа мэдэрчээ. Тэр бүхэл бүтэн шөнийн явдал ердөөл хоосон төсөөлөл байсан юм. Дараагийн домог хатуу сургамж. Өөр нэгэн домогт Отонжорогийн хэрээс хэтэрсэн дүрсгүйтэл тэсвэр нь алдарсан тосгоны дарга бүх иргэдийг цуглуулж тэр үнгийг утгасан хүнд их хэмжээний шагнал амлжээ. Хоёр сайрхуу залуу үнгийг барихаар сайн дураараа гарч ирэв. Тэд уул руу явж байгаад Тачими давааны ойролцоо голын дагуу явж би үнгийг олж харжээ. Тэр үнэг биеэрээ голын шавар нялж залуу бүсгүй болон хувирахыг тэд ажиглав. Дараа нь тэр бүсгүй голын чулуу авч нялх хүүхэд болгон хувиргаад тэрч явлаа. Залуус түүнийг дагсаар уулын нэгэн жижиг овооход очиход бүсгүй дотош орсон. Залуус цонхоор шагаатал нэгэн өндөр настан эмгэн өвгөн хоёр чулуун хүүхдийг баяр хүртэйгээр тэрч байв. Тэд дотогш дайран орж хөвгчүүлд "Энэ хүүхэд бол чулуу. Та хоёр үнгэнд товчуулчих" гэж хэлв. Гэвч хөвгчүүлээ тэдний үгийг огт сонсохгүй. "Энэ бол бидний ач хүү" гэж зөрүүлсээр байв. Залуусын төвчээр барагдаж хүүхэд бол ердөөл хий үзэгдэл гэдгийг батлахын тулд хүүхдийг булааж аваад буцалжгүй тогоо руу шидэж орхив. Хүүхэд чарлан уйлж амиа алдсан ч буцаад чулуу болон хувирсангүй. Залуус цочирдож хөвгчүүл ихэд хэлэгнэв. Тэд зочигдсон залуусыг хүлж хотын түшмлийг дуудахаар явуулжээ. Тэр хаваар явж байсан нэгэн лам ирж тэрэнд нэгэн санаа хэлв. Тэрээр "Энэ хоёр гэмт хэрэгтнийг миний сүмд өгчих. Би тэднийг насан туршдаа өгсөн хүүхдийн сүнсний төлөө залбирахад нь хяналт тавь" гэжээ. Хөвгчүүл зөвшөөрөв. Залуус үсээ хусуулж ламыг даган уул руу залбирахаар явлаа. Хэсэг хугацааны дараа тосгоныхон залуусын хувь заяанд санаа зовж тэднийг хайхаар уул руу явв. Тачими давааны ойролцоо жижиг голын ирэг дээр хоёр залуу голын шавар дунд сууж байхыг олжээ. Тэдний үсийг хуссан байсан бөгөөд голын чулууг цохиж
Бурхны нэрийг зогсолтгүй амандаа уншин сууж байсан гэдэг.